За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За мод илтгэх эрхийн бичиг дүүний бичлэлтэнд анхаарах зарим асуудлын талаар овч зөвлөмж хүргэе. За 2024 оны үн цаасны тайланд мод илтгэх эрхийн бичиг бичлэлтэнд хяналт хийсэн байгаа. За энэ дээр гарч байгаа нийтлэг одоо зөрчил дутагдал байсан учраас энэ анхаарах асуудлын талаар товч зөвлөмж ингээ бэлтгэсэн. За агуулгын хувьд гэх юм бол мэдээж аван газрын даргын баталсан тушаал мод илтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчлэгээ олгох хяналт тавих заавар гэж байгаа. За эндээс товч байдлаар оруулна. Мод илтгэх эрхийн бичгийн бичлэлтэнд гарч байгаа нийтлэг зөрчил цаашид анхаарах асуудал гэсэн за энэ агуулгын хүрээнд зөвлөмж хүргэж байна. Аван газрын даргын баталсан 2025 оны 02 сарын 19 өдрийн 11-р тушаал гэж байгаа мод илтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчлэгээ олгох хяналт тавих заавар батлах тухай. За ийм тушаал гарсан. Авсралтанд мод илтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчлэгээ олгох хяналт тавих заавар гэж байгаа. За мод илтгэх эрхийн бичиг бичлэлттэй холбоотой мөн гарал үүслийн гэрчлэгээ одоо бичлэлттэй холбоотой энд юу гэж заасан байна вэ гэхээр гэрчлэгээнд мод илтгэх эрхийн бичгээс ялгаагүй шүү дээ. Мод модон материалын нэр төрөл хэмжээг цэвэр гаргацтай засваргүй бичнэ гэж. За ингэж зааж өгсөн байгаа. За би бол зөвхөн мод илтгэх эрхийн бичгийн зөвлөмж өргөнө. Мод илтгэх гарал үүслийн гэрчлэгээ одоо бусад мод илтгэх эрхийн бичигтэй холбоотой зөвлөмжийг давхар бас манай мэрэгчлэн бат хайсах өргөнө. За ямар зөрчил дутагдлууд гарч ийнэ гэхээр бичсэн эрхийн бичгээ бичиг дарагчаар дарчдаг. Тэгээд дараа дээрээс нь ингээд биччихдэг. Та бүхэнд харагдаж байна. За энэ өөрөө одоо ингээд зөрчил болж байгаа. Эцээш одоо энэ үн цаасыг ингэж бичиг дарагчаар дарж дээрээс нь одоо бичнэ эсвэл одоо баллах эсвэл ингээд давхарлаж бичих эсвэл одоо мод илтгэх эрхийн бичиг одоо дутуу асуулгыг дутуу бичих тэмдэгэ дарахгүй байх гарын үсгийн тал нэрээ бүтэн бичихгүй байх зэрэг ийм зөрчлүүд эрхийн бичиг дээр ер нь бол нийтлэг ийм зөрчлүүд гарч байна. За жишээлх юм бол энэ эрхийн бичиг дээр ямар зөрчил байна вэ гэхээр энэ дээр байна тийм үү? Дээрээс нь давхарлаад бичсэн. Тэгэнгүүтээ энд тамга тэмдэгээр баталгаажуулж өгөөгүй. За гарын үсгээ зурчаад гарын үсгийн тайлал нэр байхгүй. За ийм зөрчил байна. За оруулсан би эрхийн бичгүүдийг бол сумын нэрийг ингээ хасцсан байгаа. Аль сумын шалтан байгаль хамгаалагч зөрчил гаргаж байгаа юм. Тэр нь бол чухал биш. Хамгийн гол нь энэ дээр гарч байгаа зөрчлийг та бүхэн давтахгүй байх шаардлагатай. Энэ дээр бол санаа авч удаа мод илтгэх эрхийн бичиг олохдоо одоо баримтлах хэрэгтэй гэж байна. За энд ямар зөрчил байна гэхэд энэ зөвхөн мод илтгэгчийн регистрийг бичээд орхисон байна. Утасны дугаар нь орхисон байна. Аж ахуй нэгжийн нэрийг орхисон байна. Хаягийг нь орхисон байна. За энэ дээрээс нь ингээд давхарлаад бичсэн байна. За энэ дээр бүр ингээд хамгийн одоо эрсдэлтэй зөрчлийг энэ дээр гаргаж байгаа. Тээвэрлэх хугацааг тавьж өгөхгүй. Мод илтгэх хугацаа бол тухайн үеийн санд мод илтгэлийн ажил явагдах хугацаа. Ажил явагч дуусаад тухайн сум орн руу тээвэрлэх хугацаа нь ямар хугацаанд байх юм? Энийг бол заавал тавьж өгнө. Хэдийн хугацаанд бэлтгэгдсэн, хэдийн хугацаанд одоо тухайн суманд тээвэрлэгдэж орж ирсэн. Энийг бол заавал тавьж өгнө.
За тэгээ модуль D-ээр авсан албан ёсыг зуруулах нөгөө зөрчил бол дахиад давтагдаад явж байгаа. Энэ бол тээвэрлэх хугацааг ерөөсөө тавьж өгдөг. Нэгмүгтээ нэмээд тамаг дарж баталгаажуулаагүй. Тамаг тэмдгээ дарж баталгаажуулна гэж байгаа шүү дээ. За иймэрхүү зөрчлүүд бол ер нь нийтлэг байна. Ганц хоёр сум дээр бол одоо тухайн албан тушаалтанд бид нэр зөвлөмжийг өгөө явдаг. Нийтлэг учраас энэ видео хэлбэрээр энэ зөвлөмжийг бол та бүхэнд хүргэж байгаа юм. За энэ одоо ямар хуулийн хариуцлагатай байдгийг гэхээр зөрчлийн тухай хуулийн 7-9-10-д олсон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг харгуулж хүнийг нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 500 нэгжтэй. Та бүхэн бол одоо хуулийн этгээд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр таргана гэсэн ийм хуулийн хариуцлагатай байна. За цаашид юу анхаарах юм бэ? Тэгэхээр сая би энэ дондор бол хэлсэн. За бичлэлтэй баллахгүй байх. Энэ бүхэн дээр манайхан анхаараарай. Бичсэн бичлэлтэй буруу бичсэн тохиолдолд бичиг дарагчаар дарж дээрээс нь битгий бичээрэй. Энэ бол зөрчил шүү. Ингэж бичиж болохгүй. За бичиж байгаа бичвэрээ тод гаргацтай бичээрэй. Тод гаргацтай бичээрэй. Засваргүй. Ямар нэгэн засвар хийхгүйгээр засваргүй бичээрэй. Хэрвээ одоо буруу бичсэн ийм тохиолдолд бол модульдэгчд өгөхгүйгээр тухайн одоо эрхийн бичгийг үн цаасыг их хуваар нь авчирч одоо санхүүд их хуваар нь авчирч өгөөд хүчингүй болгох ийм арга хэмжээ авнаа. За иймэрхүү зүйлүүдээр анхаарч модульдэх эрхийн бичгээ бичээрэй. Зөрчилд гаргаж өөрсдөө сурталчлан сэргийлж энэ зөвлөмжийг та бүхэнд хүргүүллээ. За та бүхэндээ амжилт хүсье.